Oh nice. 87 оноос үүдэлтэй Фохон гэдэг одоо Натрангийн төвд байдаг. Баян дүр дүүрэн хүнтэй ингээд ширээн дээр хүмүүс очрлоод байж байгаа шгүй юм газар байгаа. Тэгээд Фохон дэрцэн чулуун тоогоотой ирдэг фо шилийг одоо захиалчаад тэр үед нэг аяыг захиалсаа одоо барах юм уу мэдгүй байна. Чулуун тоогоотой тэр фон одоо ихэд одоо анх удаа идэж үзье. Боданы гоймон баг шиг байна. Ногоон сонгон тэгээд юм түүхийн мах авиадлаа. Зүүмнүүд аазаас энэ фо шүлөөрөө ер нь алдартай. Ер нь фо гэхгүй тонглог шүлөөрөө алдартай. Ингээ яаж хадгалж амтын яаж хадгалж тийм тонглог гоё шүл гаргах вэ гэдэг тал дээр ер нь аюу мэрэгчсэн хүмүүс тэгээд фо шүл бол Вьетнамын яг алдар хүнсний юм шиг байгаа. Одоогийн байдлаар 2026 оны 2 сард бол Натранг 27 градус гадаа гоё дулаахан байна. Тэгээ сэлзүүр салхитай нь надад үнэхээр энэ сайн таалагдж байгаа. 1-2 сард бол үнэхээр таатай уран амьсгалтай. Монголын 100 шиг байдаг юм байна. Натранг бас nice цагууртай газар юм аа. Манай цагаан сар гэдэг шиг Вьетнамчуудын шинэ жил болохгүй. Тэгээ маш их гоё шар цэцгүүд бэлдээд энэ баяртаа бэлдээ улмаа чимгэлээ цэцгээр их чимгэлдэг юм байна. Тайландаас Вьетнамын ялгаа нэг юм бол яг гэр бүлтэй хүмүүс, хүүхдтэй хүмүүс бол аялаад энэ байж байхад маш тохиромжтой газар ингэж би харлаа. За нэг чулуун тавтай шүд ирсэн. Буцлаад байх шиг шүү дээ. Тоогоо нь бол хав халуун чулуу ах шиг байна. Тэр энэ хав халуун чулуу. Бас энэ сонирхолтой арга шүү. Хав халуун чулуу, тоогоо нь өөрөө юм, аяг нь өөрөө юм чулуу. Хав халуун чулуу ахаараа бас сонирхолтой стайл юм байна. Гол маха хийгээл ажлаа. Энэ аяг нь өөрөө халуун чулуу юм байна. Дотроо юм хоёр сонгон монгонтэй. Айгуу сэс юм шүү. Böyle söngünü içiyor. За энэ бол ингээ фот хийдэг юм амтлагч байдаг. Вьетнамд байдаг. Энэс бол ямар жоох ингээ хийчих хэрэгтэй байна. Энэ болохоор цуу Вьетнам цуу. Энэ Вьетнам халуун байгаа. Баг зэрэг гэж пикант амт ордог. Пиканте. Энэ бол харпирц. За харпирцийг гэдэг. Yes. Ингээд чулуун тоогоонд фо маань одоо жоохон байж өгөөд бэлэн болох юм байна. Энэ орос хүмүүс орсоор амар зэрэг ярих юм те гэдэг шиг. За шүлэг одоо хамсаа. Вау. Very nice. 1987 оноос хойш үйл ажиллагаа зуршилгүй явуулж байгаа Фохон гэдэг алдартай Натран хотын фоны газар чулуун тоогоотой фо идлээ. Тэгээд үнэхээр nice самтай юм байна. Би бол надад үнэхээр маш их таалагдлаа. Гоё юм байна. Best for Натран. Mango passion fruit juice. Fruit smoothie юм уу та. Very nice. За Баха waterfall руу одоо бид бүгдээрээ аялахаар цуглацгаасан байна. Тэр хүрхрээтэй дайцгаанаа тэгээ Нячанг дээрээ тэгштэй зүйлсээ нэг мэдээж Баха waterfall дээр очиж үзье. Let's go. Hello. За Баха waterfall, Баха хүрхрээний одоо resort дээр нэрсэн байна. Энд болохоор юм газрын зураг байгаа юм байна. Ингээ голоо өгсөд тэнгүүд тиймэрхүү юм байгаа гэж зураад үзүүлсэн байна. Аваад хэдүүлээ үзцгээ. Wow, Baha waterfall. Let me take the time. I know you like when I describe it. I've been lying to myself, truth I wanna hide it. Fall in love in 7 days a week, I won't describe it. I've been trying many days, but nothing comes as close as flying in the same plane as you. Okay, we can make it together.
leave the tour, I know you really find Баха хүрхрээний одоо яг энэ трейлер ингээ алхаж байна. Энэ үнэхээр nice юм. Jungle гэдэг чинь жинхэнэ ийм л юм байт юм байна да. Ингээд ийшээ ингээ орё гэсэн ч орох боломжгүй цэвэр jungle. Тэгээ энэ jungle донд натраны алдарт баха хүрхрээ байд юм байна. Энүүгээр явхад бол ер нь зөндөө ингээд жуулчд молчд ирсэн. Суулт хийж мэж зарим орс суулчд сэс гэрсэн байж жишээ нэг юм уу да. Агаар бол үнэхээр гоё байна. Хотын агаартай мэдээ зүрлэшгүй цэвэр агаартай, цэвэр цэнгийг агаартай. Энд бол трейл нь бол айгүй гоё засцсан юм байна. Тийм хэцүү хаттай. Шарат янз бүрийн юмар яваад байхгүй. Тэгээ жоохон дэше яваад өшөө хүрх хажууд бол уулын ширүү урсгалтай горих бол урсж байна гол. Энд болохоор дээр гарч хүмүүс чийлэрж болд юм байна. Alice in Wonderland гэдэг шиг л үнэхээр сайхан үзэсгэлэнт аагаар тэгээд ийм халуун орны ийм jungle дотор хамаагүй явж болдгоо. Яагаад тэр зарим урамланд хүрж болдгоо тийм урамл хүртэл байдаг. Хүрх юм бол хордох жишээ нэ тэ. Сайхан jungle байна. Сайхан jungle байна. Ойсё. Энэ ой савдаг өөхөө ингэ хийц юм аашаа. Nice шүү. Зөвл бүтээл байна. Хөшөө хүн байдаг нас. Савдаг юм байна л да. За бид дээш хүрхрээрээ болон өгсөд л байна. Явсаар, let's go. Ингээ явж явах замд бас юм таних тэмдэг хаана яваад байгаа энэ төрөйгээд мэдээл аягүй сайтай. Төөрчгүй юм байна. За ийшээ зам маань арай жоохон андерграунд болоод эхэллээ. Одоо тийм модон дээгүүр гарах жишээ нэ. Тэгээ аялал маань одоо амархан байха болж эхэллээ. Жоон Тарзандж Мауглид ч өгөх хэрэгтэй л байд юм байна энэ хатан дундуур. За ямар ч байсан Тарзандад Мауглид царгаад энд ирсэн байна. Энэ сум заацаа ер нь хаднуудын хаагуур нь ер нь яваад шиглэх вэ гэдэг. Тэгээд энэ хад том хад чулуу өсөд хүрхрээрээ өсөөл ах шиг байна. Тэгээ гол маш гоё чимээтэй байна. Агаар үнэхээр гоё зэвэр байна уу. За ийшээ дээшээ өсөө явж явах үед бол гайхамшигтай үзэгдэл байгаад. Энэ бол үнэхээр гоё харагдсан юм байна. Хоба. Let's go. Энд бас сэлж болохоор юм байна. Энэ дээшээ өшөө гоё газар байна. Посмотрим давай. За амжилттай буулаа. За Баха waterfall-ийн орой дээр яг одоо гараад ирсэн байна. Эндээс бол одоо яг над видеогоор авч байгаа, камераар авч байгаа өнцгөөс бол энэ хүрхрээ маань тэр төрөө маш гоё харагддаг. Гэхдээ яг одоо энэ доор харагдж байгаа энэ тавцсан энэ бүх юм үнэхээр гоё харагддаг тийм байгаа. Үнэхээр үзэсгэлэнтэй сайхан Баха waterfall юм аа. Үнэхээр сайхан. Яг тэнд нэг бяцхан агуу байгаа тэр доор. Тэр агуу руу ороод бараг бяцлал нэгэ суучгаар юм хайшаа. It's so beautiful. Гэхдээ энэ тавцан руу өсрөө буучих юм бол буцаад гарахад надаа нэлээд хүндрэлтэй байх болохоор ерөнхийдөө байжээ. Энэ дэше бол мэдээж амар гоё. Бас иймэрхүү орон зайнууд үргэлжлээд байх юм байна. Харахгүй болохоос өмнө би бууж очиж байгаа усанд ороотыг гэдэг санаатай байна. Тэгэхээр yeah, Baha waterfall. Yo, welcome to Vietnam. Good morning Vietnam. Тэгээ үнэхээр nice үзэлтэй газрууд байна. Энд дэше яваад ингээ усанд ордог аюу гой цүнхээлүүд байна. Өсөө гай газрууд байна. Гэтэ энэ удаа би орохооргүй шийдлээ. Нэгдүгээр нар байхгүй болсон байна. Харанхуй орж эхэлж байна. Одоогийн байдлаар энэ дуу савдыг хүнлээ. Үзэсгэлэн гоог нь бишрэл өнгөрөөдөө сайн газар байна. Дараагийн удаад би Baha waterfall дээр бол Нячанг дэрэгтэй заавал ирнэ. Эргийн бол харин жинхэнэ ус цүнхээлүүд нь ороод жаргах болно. Баярлалаа Baha waterfall. Үнэхээр үзэсгэлэнтэй сайхан байгаад зөөлөн сайхан тус тавдаг сайхан газар байна оо. Хураа. Тагай газар. Манай Фимон бол тусанд сэлээд гараад ирлээ. Ну чё, как? Заебись, бодрился вообще. Хорошо? Let me take the time. I know you like when I describe it. I've been lying to myself, truth I wanna
Fall in love in 7 days.